Юуны төрөнд энэ зарлиг гаргахад хамгийн нэгдүгээрт үүрэг барилтаа ажилласан тухайн үеийн эрдэнэ мэдийн яамны одоо хэлтсийн дарга байсан оюун чимэгчтэй маш их баярлалаа гэж хэлмээр. Яагаад тэр энэ бол 2023-24 онд үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөөр анх энэ одоогийн нөхцөл байдлыг танилцуулснаас хойш 2025 оноос ахуулаад анхны одоо бичиг баримтын төсөл нь бол бодлого гэдэг нэрийдлээр явж байгаа. Тухайн бодлого нь инновац хөгжлийн газраас бодлого биш зарлиг хэлбэрээр явах хэрэгтэй маа гэд. Тухайн энэ бодлого нь 8 залттай байсан бол одоо зарлиг нь одоо 6 залттайгаар болж гарч ирсэн. Энэ хугацаанд бол 2025 оны 3 сараас ахуулаад ажлын хэсэг байгуулагдаж уг нь одоо 12 сард батлагдахаар байсан бол сая ингээд 1 сарын одоо 16-ны энэ сайн өдөр батлагдсан гарч байна. За энэхүү зарлиг гарснараа уламжлалт онгор ухааныг хөгжлийнх нь үед аваад үзэх юм бол 1990 оноос хойш дахин 3 хувааж авч үзсэн байдаг. Эхний үе шат болон дунд үе шат, хөгжлийн үе шат гэж авч үздэг. Хөгжлийн үе шатын дараагийн нэг шинэ одоо суур төвшин буюу үндэсний одоо бодлогын зөвлөлийн одоо нэг болох ерөнхийлөгчөөр албачилж гарч ирж байгаа энэ асуудал. За мэдээж эмнэлэг болон үйлдвэр уламжлалт ухааны усан зүйлс хөгжиж байгаа эмнэлэг, үйлдвэр, сургууль, зэрэг эдгээр одоо байгууллагууд нь тодорхой чиглэлтэй болж эхэлж байна гэсэн. Тухайн санхүүжилтийн асуудал ч гэсэн тодорхой болж байна гэсэн. Дээрээс нь үндэсний хэмжээнд тоон мэдээ, статистик тоон мэдээ нэгтгэл байдлаар цуглархын боломжийг бүрдүүлж байна гэсэн. Мэдээж тэр тоон мэдээлэл цугларснараа датан дээр үндэссэн олон улсын судалгаанууд, цаашдын хөгжлийн чиг хандлагууд ч гэсэн тодорхой болох. Мөн дээрээс нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 25 улс хуультай байдаг. Тэндээс одоо манай 26 дахь улс болж шинээр одоо гарах гэж байгаа одоо хамгийн нэгдүгээр зорилт буюу бүтэц үйл ажиллагааны хууль эрх зүйн орчинг ойлгомжтой болгоно гэдэг өгүүлбэр нь өөрөө уламжлалт онгорын ухааны тусдаа хуультай болох чухал асуудал. Монгол улсын хэмжээнд эмнэлгийн сүнжээний тухай хууль, нийгмийн эрүүл мэндийн тухай хууль, эмийн эмнэлгийн хэрэгслийн тухай хууль гэдэг ийм 4 хууль явдаг бол тухайн хуулийн нэг шинэ ололтод 5 дахь хууль болж уламжлалт ухааны тухай хууль болгон батлагдсан гарна гэсэн. Энэ хуулийн заалт нь тухайн тусламж үйлчилгээ, эмийн үйлдвэр, эмнэлгийн тусламж үйлчилгээ энэ болгоны бүгдийг зохицуулсан ойлгомжтой баримт бичиг болж байгаа бол нэг чухал алхам байна.